За өнөөдөр ингээд Хоймор сайхан нутаг Хөвсгөл аймаг дээр маань бол Улаанбаатар хотоос Баянзүрх дүүргээс, Налаах дүүргээс, Орхон аймгаас, Дархан уул аймгаас за тэгээд бусад ийм салбар зөвлөлийн нэг арчил клубын маань гишүүд бол Хоймор сайхан нутаг Хөвсгөл далайн ээжээ маань дөнгөж хөвөн дээр ингээд эрэг дээр ингээд зочилсан байна. Тэгээд би болол Монгол брэнд гэдэг холбоог бас ингээд тэргүүлдэг. Өрхийн үйлдвэрлэлийг борлуулалтыг нэмэгдүүлээ гэдэг тийм л ажлуудыг бас ингээд 2016 оноос хийгээд явж байгаа. Өнөөдөр ч гэсэн бас хийгээд явж байна. Тэгээд бас өрхийн үйлдвэрлэл нутгийн брэндээ хөгжүүлээд ингээд явж байгаа. Хөвсгөл аймгийнхаа хатгал тосгон дээр бас ингээд амьдардаг. Тэгээд Хөвсгөлийнхаа одоо хамгийн тэр ох шимэн болсон брэнд бүтээгдэхүүнүүдээ тий далайн ээжийнхаа одоо юу гэдэг чинь сармаа дээлтгээд ингээд ийм сайхан тэгээд энэ бол хамгийн гоё тийм баг багтай иддэг байсан. Юм ховор байхад бол сармаа дээлтэд бол их гоё чихэр иддэг байсан. Домог мэхээртэй цай гэдэг мэхээрийн хулгана гэж бол бас их гоё тийм мэхээрийг цуглуулдаг. Хүний ядаргааг тайлдаг тэн цай байгаа. За далайн ээжийн нэрсний өтгөрүүлсэн шүүсгээд ингээд тэгээд нэрсний чанамал гээд бид нар бол нэрсээрээ жимсээрээ алдартай тийм л ингээд аймаг байгаа. Тэгээд ингээд чанамлуудыг хөх багваа гэд бас ингээд тийм самартаа хольсон тийм байгаа. За тэгээд энэ бүх зүйлүүдэд манай өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг бас хуурай бизнес эрхэлдэг отхон баяргээ залуу маань бол бидэнд тусгаалan бас ингэж хурж ирж үйлчилж байна тий. Хөвсгөлийнхэн бол бас хямртаа Хоймор нутгийнхэн бол аль болох хэрэглэгчтэй хурж өөрчлөхийн төлөө хичээдэг тийм л ард түмэн байгаа. За тэгээ бүтээгдэхүүнүүд танилцуулаад үн ханшаа худалдаагаа саягаар амжилт хүсье. За баярлалаа. За манайхаа нэг ганцаар бол юм байна. И та нарыг ингээд нэг олоолаа явж байгаа болохоор ингээд бараа бүтээгдэхүүнээ яг нэг лангуун дээр байгаа үннээсээ бас нэг жоох нэг ганц 2000 төгрөгийн татуу ингэж өгөх гэж ингээд ирлээ. Тэг хямдралтай тэгээд яг манайхан нэг гоё жигцтэй хин шиг олоолаа юм чи нэг нэгээрээ үйлчлүүлж бас гоё шүү. Тэгээд тэг божигнах шаардлагагүй. Тэгээд энэ гихэр тий баггүй юу. Одоо энэ чихэрнүүд чинь өөр төрөл байдаг баггүй юу. Энэ болохоор одоо нэг бидний хэлж ирсэн нэг юу шиг биш. Зөөл нэг яг юу шиг ирээс шиг баггүй юу. Энэ болохоор яг нэг юу шиг чихэр байдаг. Энэ нэг ээзэг байна штэ. Ээзэг шиг энэ ялгаагүй чихэр тий. Тэгээ энэ болохоор эднэр болохоор гаатаа тэгээд чихэрлэг гэдэг. Энэ болохоор яг бүр юунаас нь цагаан нураас нэрсэн юутай тийм бичгтэй тийм загас байгаа. Тэ эднэр болохоор ерөөсө шууд нэг 5 литр усанд найруулад ерөөсө тэрнээс бага усанд найруулбал бүр чанар нь их байна. Энэ чинь өтгөрүүлжин сүнс байхгүй. Тэ энэ болохоор манай аймагт ийгдэг юм хийцтэй арваатай сүйтэй цай байхгүй юу? Тийм ихээртэй тий. Мэхэр гэдэг нь юу вэ хөө? Мэхэр гэдэг нь мэхэр гэдэг нь нөгөө нэг тэгж ярьж авахгүй. Бор нэг тос мос холихоор газар үндэстнээс давдан дотроос нөгөө нэг ухаж авдаг тийм байдаг. Өхөр болгон гэдэг ингээд толгон байж байгаа. Тэгэхээр энэ болохоор нэг ингээд хүмүүсийг харахад юу байгаа шиг энэ самрын хөвтэй холцтой тийм манай бэрэл тий хоч модны самрын ийм юу байхгүй юу? Виски тэгтээ яг гарац нь баг. Тэгтээ үйлчлэгээ юу нь бол ижилхэн л гэсэн үг. Тэгтээ яг нэг айхтар архийг бол нэг сурчламаар байна. Бос юмнууд нэг сайн гайгүй ярьж байгаа. Нутгийн бэрэл гэдгийг тэгээ энэ одоо та нар чинь далайн ээж яг энэ доотлих нь хөл дээр ирсэн байгаа байхгүй юу? Тэгээд яагаад хөх байгаа гэд нэрлэлцэн гэхээр энэ архийг яагаад нэрлэлцэн гэхээр манай энэ Хөвсгөл нуур чинь өөрөө ингээ яг босоод зогсож байгаа баавгай шиг хэлбэртэй байхгүй юу? Яг ингээ бүх томоороо тий. 140 км, 40 км хамгийн гүнзгий нь бол 247 метрийн гүнтэй. Тэрнээс доошоо ерөөсө судлагдаагүй байгаа шүү дээ. Ерөнхийдөө тэрнээс ч хүн газар бий. Тий. Одоо судлагдсан гүн нь хэд гинэ? Хамгийн дээд нь 247 км 60 байгаа. Метр. За тэгээд сонирхсан хүмүүс нээлжлээд манай хүнтэй нэг нэгээрээ ингээд уншин. Тэгээд 8-ага хийчихээ. Амжилттай. За баярлалаа. Ажил орлого нь өндөр байж маш олон. Тэгээд бас нэг зар хэлэхэд одоо маргааснаас эхлээд завны үйл ажиллагаа нээгдчихэж байгаа. Маргааснаас нөгөөдөр ихэд завны оруулна. Өнөөдөр завны
Энэ зундаа тий энэ зундаа дахиж буцаж ирэх хүн байр надтай холбогдоод би харин надтай холбогдоод хамаг гой газруудаар нь бас надаар заваар аялж болно. Хүчээр өнөөдөр заваа ажиллаж болохгүй юу? Хүчээр. Өнөөдөр чинь маргааш нэг сургууль семинар нь болж тэгжээж нээгдэг байхгүй юу? Тий. Уцны дугаараа хэрвээ нууц биш бол хэлчих. 86 97 80 87 манай хүний утас байнга холбогдсон. Тэгээ би болохоор ч нэг ийш тийшээ явчин далаа дээр хол явчихаар шүлжээгүй болчдөг байхгүй юу? Тий. За тэгээ заа баярлаа. За. За ингээ